За үзэгчдээ тэгэхээр зочин маань хүрэлцэн ирсэн байна. За Сүүнгэр хувьцат компани захирал Паган багч маань хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За ажил өндөр үү? Өндөр. Дэм одоо бүтээгдэхүүнээ танилцуулахыг гээл те. Харин тийм. Тийм амтлагаа гээл бид ч одоо бас сая сурвалжлага явж байгаа хооронд амтлаад идээд л дэм бэрэн дээрээ дэм болоо явж байна. Пүүжи бүр орсон шүү дээ амтанд нь. Энэ шар. Барайд пүүжи харуулда юу идээд юуны амтанд орчих гээд бас хүмүүс энд бол одоо маш их гоё амттай. Яг ингээд барайд харуултаа. Шоколадтай. За тэгээд авиастай тийм ээ. Гурал ороог юм биш үү? Гурал ороог. Одоо борн олонгод энд яг хоёр төрөл байгаа байхгүй юу? Нэг нь арвай. Яг үндсэн гол түүхийд нэг нь олонгод авиас байхгүй юу? Авиас болохоор би анх нэрлэхдээ авиасны бурам гэж нэрлэжсэн. Яг тэгэхээр яг нөгөө чихрийг орлуулна гэсэн зорилготойгоор анх хийжсэн болохоор ингээд 9 чихэр энэ төр ороогүй. Тэгээд энэ бол тэгсэн хараасаа чихэр шиг амттай авиас шүү гэдэг нэрийг агуулгахын үүднээс нөгөө авиасны бурам. Тэгэл хүүхдүүдээ эслэгээ одоо чихрээд ингээ эслэгээ нөхөх гэл өгдөг байсан. Тийм. Тэгэхээр л одоо энийг идж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн эко бүтээгдэхүүн идж байгаа маш даваа талтай байгаа шүү дээ. Тэгэхээр нэг бичэн чихэр идийг гэлэнгүүд нөгөө маш олон төрлийн зүйлүүдтэй байдаг. Дээрээс нэг сахар гэдгийг маш их агуулсан байдаг. Тэгэхээр энийг бол одоо их орондоо үйлдвэрлэж байна. Тэгээ нэг гэрээ эзэгтэй одоо галтгоондоо гаргаж чинь идэж байгаа. Одоо бүр ямар гоё юм. Тэгээ анх тэгж санаачилсан гэж. Санаачилсан. Тэгээд яг анх бол одоо хэзээ ч үр хүүхдүүдтэй бол одоо болохгүй бүтэхгүй юм өгөхийг хүн хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр яг хүүхдүүдтэй өгөх гээд зохион бүтээгээд тэнгуүтээ дараа нь ингээд иргэдэд ард түмэнд ингээд гаргаж идэж чинь. Сайхан байна. Тэгээ одоо бол нөгөө нэг юу гэдгийг гэртээ гээд нөө бүжээ хэлэхээр юу ингээд гэртээ хийгээд ингэж ойлгох вэ те. Энэ анх бүр үүсэн бий болсон гэж байна. Машинаар одоо ингээд хэмжээтэй бүх юм нь одоо ингээд механик болчиход шүү дээ. Тийм тэр талаас гоё тайлбарлаач. За тийм анх бол яг гэрээсээ эхэлсэн л дээ. Эхлээдүүл яг уу энийг би яг нөгөө хөдөлтаална гэсэн зорилгоч анх бол байгаагүй. Зөвхөн хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө тэгээд боо далах чихрийн юу нь юугаар орлох вэ гэл ингэж судалсны үндсэн дээр өөрөө энийг эхлээд гэртээ идэг гэсэн. Ээжээ амархан болдог нөгөө бүрхи юм хийгээд өгөөч гэл манай хоёр тэгдэг болсон. Тэгээд юу гэрт ирсэн хүмүүс бас энэ ямар гоё юм бэ гэл тэгээд сүлдээ энийг зардаг болооч гэгээд тэгээд анх зардаг болохтаа бол нөгөө найз нөхдийнхээ хүрээлэл гэртээ хийдэг байсан аргаараа бол зардаг байсан чинь нөгөө хүмүүс маань бүр аюултаа гэдэг тэгээд нөгөө тоног хөрөмж судлаад машинаар их яг нь гаргаж ирсэн байхгүй. Тэгээ үндсэндээ одоо за үйлдвэргээд хэлчихвэл бүр айгүй том хэмжээнд алчин ерөөдөө нэг цех маягаар гэх юм уу? Одоо ажиллаулаад эхэлсэн байгаа. Тийм. Тэгэхээр л одоо яг гар дээр хийснээс бол өөр юм чинь нэг гатуу бат бих болоо авчиж байгаа шүү дээ тийм. Гар дээр хийснээс машинаар хийх мэдээж нэгдүгürt нөгөө нэг эрүүл ахуйн хувьд яаж байгаа? Шаардлага хангаж байгаа. Хоёрдугаар гэх юм бол анх нөгөө гараар хийж хахад айгүй хамархан энд чинь би ямар нэгэн тийм хадгалах нөөцлөх янз бүрийн химийн арилга ороогүй учраас айгүй хамархан бас эслэх магадлал өндөртэй байдаг байхгүй юу. Тэгээд нөгөө гараар анх зөвхөн өөрийнхөө нөгөө хүрээллийнхэнд өгдөг байхад айгүй хамархан тэгж нөгөө энэ чинь 10 налангууд шар тустай. Авиас налангууд газрын самрын тустай байхгүй юу. Тийм болохоор нөгөө нэг тэгээд ер нь нөгөө нэг эко бүтээгдэхүүнүүд чинь муутахтай айгүй амархан байдаг шүү дээ тийм байсан нь машинаар хийнгүүд нөгөө нэг шахалт нь айгүй сайн болоод дундаа хий орохгүйгаасаа болоод ч юм уу нөгөө муутах нь айгүй гайг болцсон. Тийм. Тэгтэл мэдээж хэрэг нөгөө нэг хадгалалт айгүй зүг байх хэвээр хэрэглэхтэй хөрөгчөндөө тэгээ ихэр авж байгаа хүмүүс өлөө бүр сурцсан хөлдөгчөндөө хийж байгаа л ингээл өдөр өдрийнхээ хэрэглээгээр гаргаж ирж идэв шүү дээ. Савлгааны хувьд ч гэсэн маш сайхан энгийн тэгээд ямар ч нэг гялгар бод мод байхгүй бас байгаль орчинд ээлтэй тийм энэ цаасан самд нь өөр юм явуулж болох юм маш дараа. Одоо нэг өдөрт хүн эслэг өдөрт нэг одоо биеийн хэмжээдээ тохируулаад ч юм эслэг авах норм гэж байгаа шүү дээ. Ингэдэм юм байла. Эслэг ер нь бол эслэгт яг норм гэж байхгүй. Аль болох эслэг идэх гэсэн юм бол байхгүй юм тийм. Эслэг бол ерөөсөө ихтэн гэж байхгүй. Эслэгийг харин аль болох ахиу үед нь төдий чинээ нөгөө нэг одоо гөрүүлзэх хөдөлгөөн гидсний гөрүүлзэх хөдөлгөөн сайжраад нөгөө өтгөн хаталт энэ асуудал шийдэгддэг гэж үздэг байхгүй юу. Гэхдээ манайхны нэг алдаа гэхэлэр нэг юм сайн гэд хэлчингүүд нөгөө нэг хэмжээ хязгааргүй сайн гэсэн гээл нэг идээд байдаг байхгүй юу. Юуны хувьд одоо 10-ны хувьд гэх юм бол ерөнхийдөө нэг килокалори болон нүрс ус бас жоохон өндөртэй байдаг. Тийм болохоор 10-ыг болохоор өлийн илгээ тайлах зорилтоор нь идээд авьяасаа олонгууд далах боо гэдэг нөгөө завсрын хүнсээ хэрэглэхдээ нэг юм идмээр санагдал ингээл үл дарагдмаар санагддаг шүү дээ. Тэр үедээ бид нар нэг бичээн аваад
кофе уугаал ингэдэг штэ тий. Тэрнийхээ оронд ингээ овёс идээд сурчих юм бол одоо манай овёсны бормыг идээд сурчих юм бол ерөөсө тэгчээрээ нөгөө аминдэнтэй. Тэгээд нөгөө эслэгээ идэвхжүүлэхийн тулд юу цангас жимсээр нөгөө амталцсан. Энэ нөгөө витамин С-ийг аюулсаа хангаж нөхөж өгнө. Тийм. Тэгээд цангас жимс бас үнэтэй шүү тий. Үнэтэй тий. Бас гоё. Тийм манай бүтээгдэхүүний хувьд яг зарим хүмүүс нөгөө боо талхтай харьцуулж бодож байгаа хүмүүс л жоохон үнэтэй юм гэж ярьдаг байхгүй юу. Гэхдээ бүтээгдэхүүний одоо нөгөө орц найрлага болгоно нь өөрөө үнэтэй. Тэгээ эко бүтээгдэхүүнүүд орсон учраас баг зэрэг яг боо талхтай харьцуулбал баг зэрэг үнэтэй. Гэхдээ нөгөө нэг одоо чихэр энтергээд арай нэг үнэтэй бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Тэдэртэй харьцуулбал бас тийм үнэтэй биш. Ер нь л яг л зах зээлийн нөгөө нэг дундаж шиг л тий бов талхнаа авсгасан нэг их үнэтэй биш шүү дээ. Ганц 2000 төгрөг нийл зөрүүтэй байгаа. Тэгэхээр энэ чинь яг хүмүүс яг өөрийнхөө эрүүл мэндэд хэрэгтэй одоо өөрт нь биед нь хэрэгтэй юм ийм энийг их тоогоо болох гэдэг шиг санагдаад. Тэгэхээр одоо яг энийг аваад хэрэглэх хэрэгтэй. Дээрээс нь одоо яг өөрийнх нь биед нь шингэхгүй за янз бүрийн нөгөө нэг одоо хурц ингээ боогнод жишүү дээ. Тэгэхээр энэ тал дээр ингээ аваад үзэхээр энийг идчихэр идээл баймар санагдаад байна. Тэгээ угаасаа нөгөө бидний баг байхад одоо яг 10 зураа шар тустай ингээл зураад өгдөг шүү дээ. Баг зэрэг сахар хийгээл ямар гоё амттай байлээ тий. Тэгээд ерөнхийдөө тэр технологиг нэг сайжруулсан. Тий. Би ингээд ер нь ингээд судлаад үзэнгүүд хоолны хувьд манай одоо өг дээдсийн гэх юм уу бидний дээр үеэсээ хэрглэж ирсэн хоолтууд ер нь айгүй зөв хоолтойсэн байгаа байхгүй юу. Тэгээ орчин үедээ сүүлийн үед л одоо нөгөө янз бүрийн мэдэгдэж танигдахгүй өвчнгүүд нэрлэгдээд байгаа нь бидний ингээд хоолны юу өөрчлөгдсөнтэй асар их холбоотой байгаа байхгүй юу. Мэдээж бусад нөгөө амьдралын хөвчлүүд бас байгаа л да. Тэгтээ ерөөсөө анхдагч зүйлүүл нөгөө хоол шүү дээ тий. Тэгээ бид нар нөгөө нэг одоо янз бүрийн витамин, янз бүрийн баадууд ингээд юуг нь өөртөө сайн мэдгүй сайн ингээл хэрэгэлдэг. Тэрнийхээ оронд миний одоо хүсэж байгаа зүйлүүл хүн бүхэн эрүүл зөв хоолт гэдгийг жоохон судлаад тэр талаа хоолоор л юм нөхдөг байгаасаа гэж хүсдэг. Ер нь бол тийм хоол хүнс идэг хүн бол одоо маш их чухал байгаа шүү дээ тий. Дээрээс нь яг эко зүйл идэж гэнэ үү гэдгээрээ байна. Одоо ямар нэгэн өнгө оруулсан, бодог оруулсан нөгөө нэг одоо бүтээгдэхүүний чанарыг нь за хадгалах хугацааг нь уртсах гэх хэмээн бодис оруулна гэдэг чинь буцаал нөгөө үндэ сөрөг нөлөөтэй байгаа шүү дээ. Ер нь бол амт өнөр 3 дарангуйлагчаад байгаа шүү дээ. Ямар үнэтэй гэл. Тий. Яг бол нөгөө өнгөн тэгээ рекламны бас зар сурталчилгааны золиос болдог тий. Амттаа одоо тостой зүйл, чихэрхтэй зүйл, давсхтэй зүйл амттай болчиход байгаа. Тэгээ эргээд манай монголчуудын наслалт ч одоо ямар богино байгаа илээ тийм үү. Тэгэхээр энэ эслэгийг түлхүү хэрэглэдэг чинь хамгийн чухал зүйл байгаа даа. Эслэгийг түлхүү хэрэгэл тийм. Тэгээд ер нь өглөөний цайгаа зөв хоолт гэдэгт ерөөсөө эхний ээлжинд бол өглөөний цайгаа уугаад хэвшчих хэрэгтэй. Хүн бүхэн заавал өглөөнийхөө цайг уу. Гэхдээ тэр өглөөнийхөө цайнд бас зөв хүнсээ хэрэглээ сурчих. Тэгээ нэг өглөөнийхөө өлийн илгийг тайл гэл одоо ерөөсөө миний хэлэх дуртай өглөөнийхөө өлийн илгийг тайлаа гэл. Манай хоёр өгт бүр өдөр ахад хүртэл энийг идэх гээд ээжээ өлийн илгээ тайлыг. Би нэг хэлсээр хараад за одоо бойл. Өглөө л тэгдэг болчиход байгаа. Тэгээд нөгөө зөв хоолт тэгэхээр янз бүрийн дэглэм энэ төр барихаасаа илүү ямар ч гэсэн эхний ээлжинд өглөөнийхөө өлийн илгийг зөв тайлчих. Хоёрдугаар гэх юм бол нөгөө багаар ойрхон бүр нөгөө нэг идэхгүй өсөж явж явжсэн нэг их идэхлээр нөгөө юу ч хамаагүй идэх цадаа тий. Тэр бас айгүй өвчлөлийн суурь шалтгаан болдог юм байна гэж би нөгөө унссан юмнуудаас л бодоод байгаа л да. Тэгээд зөв хоолт гэдэг ер нь бол нөгөө нэг бидний одоо цусан дах сайхрын төвшингээл ингээл айгүй зохицуул зөв барих нь зөв хоолтын үндэс юм билээ. Тэрнээс бол ямар нэгэн заавал дэглэм бариад төдийд би ингэдэн турах гад тэгж ийн гэдэг ингээд дэглэм нэг битий бариач л гэж боддог байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг хоол хүсэндээ яг ямар юм хэрэгжилж байна, аль нь одоо хүний биед хэрэгтэй, аль нь хэрэггүй гэдгээл ялгаж салгадаг байна. Тэгээд дээрэс нь өглөөний цай гэдэг бол одоо нэг 100% байлаа гэхэд нэг хүмүүс нэг 40%, 30% л юм ууж хэрэгэлдэг хэрэг боддог л да. Тэгэхээр өглөө ажил төрлийн шалтгаан маань дээрээс нөгөө цаг зав байна. Цагаас гараад явахгүй амжихгүй боллоо гэж өглөөний цайгаа уухгүй явчихдаг. Тэр үл маш буруу юм шиг. Одоо тэгээд өглөөний цайн дээр одоо эндээс жишээлбэл ингээд 1-2 шигийг идчих ерөөсөө ингээд цатгалан мэдрэмж төрж байгаа байхгүй. Уйг байгаа. Уйг. Одоо ингээд хүмүүс ингээд харагдах хэлээр нэг их юм мэдээд байдаг. Гэвч нөгөө ойрхон өлсөөд идэг штеп. Саяхан л хөө мэдсэн штеп ингээд дахиад өлсөөд хангилдаг. Тэгэхээр энэ нөгөө гол нь авиос 10 гэдэг чинь эслэг
хүний бид орохоор их цатгалан мэдрэмж төрүүлдэг гэж би ойлгоод байгаа. Дээрээс нь уураг бас өндөр агуулгдсан байна гэж хэлж болох уу? Уураг килокалори бас өндөртэй. Одоо 10 нь бол килокалори маш өндөртэй байхгүй юу? Илчлэгтэй. Тэгэхээр нөгөө нэг одоо нэг ялангуяа өвлийн үйлрэл бүр заавал өвлийн хад цайг уухтаа илчлэг өндөртэй юм мэддэг юм бол биеинд бол наалтахгүй нэг даахгүй. Тэгээ энэ чинь өөрөө шар тустай. Тэгээд нөгөө зөв хоолт гэхлээр одоо хүмүүс нөгөө тосон хоригл гэдэг үгүй тосыг хэрэглэх хэрэгтэй. Тэгтээ хэрэглэхдээ тэр тос нь зөв тос байх хэрэгтэй. Тэр зөв тос нь болохоор бид нар одоо энэ хоёр төрлөөс гадна бас өөр төрлүүд уулна байгаа байхгүй юу? Тэрэнд нь дандаа л ер нь одоо ингээл энэ төрлөд нь нэгэнд нь шар тос, нэгэнд нь газрын самрын тос хоёр орсон байгаа тийм үү? Дараагийн бас нэг төрөл нь коконат оилтой бас нэг юм төрөл байгаа. Тэгээд бас хайлмгийг яг оюусаар байжуулаад бас хийцэн. Ийм технологиуд ер нь бол хамгийн анх гараад ингээд 4 төрлийг гараад худалдаанд гаргасан. Тэгээ одоо бол эхний ээлжинд ямар ч гэсэн нэг хоёрыг илүү төлхөө яйдаа гэд гаргаж ирж байгаа. Одоо нэг кофе шоп бас газруудтай хамтруулах гоё юм биш үү? Яа тэгэхээр яг хэрэгтэй одоо юу гэдгийг илүү одоо юу гэдгийг эрүүл мэндэд урилын юмыг маш хэрэгжилж штэ. Цардуулахтай зүйлийг маш хэрэгжилж байна тий. Төсөн байлаа. Тий. Одоо кофе шоп чинь тавьсан байдаг шүү дээ. Тэрний оронд яг энийг ингээд тавиад кофег ууна гэдэг чинь бас кофетэй гоё зөгцдөг юм байна. Кофетэй гоё зөгцдөг. Кофетэй бүр шоколадтай бүр ямар гоё зөгцдөг юм бэ гэл. Зарим хүмүүс нөгөө манай одоо оюуси гэдэг үсээ төөх Монгол нөгөө юу л арафел харин би яг арафел ингээд тий. Яг тийм санаанд орсон. Монгол арафел байж тэгээд тэгж уулгаалдаг байхгүй юу? Оюуси нь л тэгдэг. Араа бол энэ яг нэг тийм нэг дээр үе нэг тийм хамт орж ирж ийн гэд. Тэгээд шоколад буюу какаогоор яагаад бүрсэн гэхлээр нөгөө хүүхдүүд одооны хүүхдүүд нэг тийм 10 идэж чаддгүй бас шар тасны хамт авч чаддгүй. Тийм шүү дээ. Эвгүй аргаад тэгээд идэг. Бид нар ч юм бол багада идэж өссөн болохоор дуртай байдаг шүү дээ. Тэгтэл хамгийн идэхстэй нөгөө тос чинь шар тасаа идэхстэй идэхгүй байхгүй юу? Яг энэ нь манай хоёр хүүхдээ өвдөж гисэн байсан. Тэгээд эхлээд иддэггүй ясныг ингээд ийм амт гаргаад ирсэн чинь иддэг болцоо. Тэгээд тэрнээс хойш ингээд би шар тасаар одоо нөгөө юу өндгөө шар тасанд анх нөгөө хуушаар харж гисэн чи юу вэ ямар санаа амттай иддэггүй байсан чи энийгээ эцээр гад нөгөө цаана амтанд дуралцсан юм шиг байлаа. Одоо тэгээ зүгээр иддэг нэг хаяахан ингээл шар тастай бүтээгдэхүүнүүд өгөхөд иддэг болчиход байгаа байхгүй юу? Энд гоо ингээд цангас жимс амтагдаад дээрээс нь өөр байна те. Яг гоо самар шиг болж байгаа байхгүй юу? Жажлангууд ингээд цаана жажлаад идээд дуусны дараа цаана ингээд амт нь идрэгдээд иддэг байхгүй юу? Юу л үүдэж хамаагүй болж идэх юм байна. Тэгээ нэг хөлдөөчгөр бас гоё юм байна те. Хүүтнэр идэл бас гоё юм байна. Тийм. Тэгснэ яг хийж яхад нөгөө энэ бас халуун уураар нөгөө нэг ариутгах гэж ингэж халуун ууранд иргэдэг байхгүй юу? Тэгэхээр халуунаараа бүр өнөр нь бүр амар гоё болоод бас бүр ингэж бүр халуунаар нэгтгэхлээр бүр айгүй гоё амттай болдог. Амт толнэр үнэхээр гоё. Эдэнгүүд нэг ааруу шиг юм шиг те. Нэг тийм гоё зажлууртай. Шар тасны чанд хийж амтгаж байгаа. Шар тас гэдэг бол одоо монголчуудад бас эрүүл мэндэд нэлээд тусдаа бүр 800 жилийн дараа шар тасыг гаргаад ирж байгаа яг л хэвээрээ байдаг. 100% хичнээн хэмбэлээ бослоход хөнгө нь хувирдгүй яг л хэвээрээ байдаг. Бусд өөр юмтай уруулд ордог. Маш гайхалтай тос гэж ярьдэн шүү дээ. 100% органик гэдэг чинь. Тэгээд нөгөө хүмүүс сүүлийн үед өтгөн хаталтай айгүй асуудал болчиход байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэнгүү тэр нь юунаас шалтгаалаад байна вэ гэхээр нөгөө бас тосноос тос хэрэглэхгүй байгаагаас одоо эсвэл буруу тос хэрэгснээс ч гэдэг юм уу те тос чинь бидний нөгөө дотор юуг ингэ зөөлөж яах хэвээр байтал тос хэрэглэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө өглөө ингээл бүлээ ус уугаал эн чинь өөрөө тостой шар тостой. Учираас энээсээ нэг 2-3-ыг идээд байвал юу өтгөн хаталт бол бүрэн шийдэгдэнэ. Тэгээд бас ингэдэг ганц ойрхон эслэгийг ингээд тогтмол идчихэж энэ өтгөн хаталтын асуудал бүрэн шийдэгддэг байхгүй юу. Тогтмолдоо их биш ингээл тогтмол бага хэмжээгээр л идээд хэвчвэл тийм болохоор их биш бага идэхтэй тогтмол тийм байна. Бүх юм хэмжээтэй хэтрүүлэхгүй. Ер нь зөв хоолт гэдэг бол бүх юмны нөгөө тэнцвэрийг балансыг барилгал байгаа байхгүй. Сайн гингүүл нэг юм ихтэй шуурал идэх биш. Бага яг л тогтсон хэмээх дагаар идэж хэвсээрээ гэж уриалж байна. Тийм талууд бол зөндөө ууштай. Сайн гэхээр л амар их хэрэгжилсэн заа гинт залах тийм үү те. Волейбол яшиг гэх. Тэгэл буцаад нэг хэмээндээ орчдөг. Нэг эмчилгээ хийх гэж гисэн. За эмчилгээ хийлээ гайгүй болж байгаа буцаал гам барих болчтой нэг ийм талууд байдаг. Тэгэхээр яг цаг тухайд өөрийгөө уртнаас наслан гэдэг бол маш их чухал болж одоо сайхан нийгэм дуртай амьдраа. Өдөр тутмын хоолт чинь тэгэл ерөөсөө суур нь болж штэ. Өглөөний хоол гэдэг хамгийн чухал хундаам суур гэдгийг одоо сая бас ярьлаа шүү дээ те. Одоо бүтээгдэхүүнийг авахыг зорж байгаа хүмүүс маань хаанаас авах вэ?
Одоо энэ сайхан манайх бүтээгдэхүүнээ яг одоогоор л нөгөө нэгдүгээр болохоор хөргөлтөөр захиад гаргаж байгаа. Хоёрдугаар тэгвэл нөгөө би түрүүчийн юм дээр манайх нэг хамтрагчтай одоо манай маркетингийн албыг хариуцдаг. Монголын үндэсний маркетингийн холбоо гэд байгаа. Тэднийх нөгөө стартап гэдэг бизнес тавар гэдэг тэрний 19 давхарт гэдэг байхгүй юу? Тэдний би кофе шоптнаас манай бүтээгдэхүүн байрласан байгаа. За тийш аштуулна. Гадуур дэлгүүрүүдээр хийzээ зарагдах. Дэлгүүрүүдээр болохоор одоо нөгөө саб баглаан дээр ажиллаж байгаа. Нэг үсэн дээр тесрэлт хийх юм байна тий. Захиалга саб баглааныхаа захиалганд орцсон хүлээгдэж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө одоо энэ савлгаанаас өөр болоод хүмүүс нэг арай нэг авахд ойр жижиг савлгаа энэ гарч байгаа байхгүй юу? Тэр шийдтсний дараа дэлгүүрүүдээр явах гээд. Миний хувьд бол дээр энийг нөгөө нэвтрүүлэгт орсны дараа идэж үзчихэд тэг гэртээ очиод хөргөчөө бодсон зүгээр гурилан бав байсан байхгүй. Тэрийг аав гаргаж идчихтэй бодчиход байх. За энэ миний иддэг дэм дэлгүүр зарагдчихсан юм яасан гоё вэ? Тэрнээс авч идэх юмсан гэж бодсон идсэн шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо нөгөө түгээлт борлуулалт юм дээр бол яг одоо сав баглаа бодол дээр анхаарад шууд ингээл худалдаа авах юм шүү дээ. Хүргэлт нь яг одоо заавал нэгийг авахар хүргэлтэх үү? Хүргэлт тоо хэмжээ байх уу? Тийм 20,000 төгрөгнөөс дээш захиалга тутам. Тийм шүү. Тэгэхгүй бол хийхгүй бол бас айгүй жоохон ер нь бол хүргэлт бас нэлээ хүнд ажил юм билээ. Тийм. 3-ыг авчгаал 4-ыг авчгаал хүргээд өгөх юм шүү дээ. 3-4-ийг аваад хүргэж. Одоо ингэ нэг альва юмд мөнгө зарах нэг хүмүүсийн нөө чиг хандлага байдаг шүү дээ. Ингээд яг бид хэрэгтэй юмд ингээд мөнгө зарцуулах гэж жоохон хойрогдоо тий. За яг тийм болох уу? Яг одоо юм уу гэж айгүй хаширладаг. Тэгсэрнээ болохгүй одоо амддаг ч юм уу тийм болохоор айцгүйгээр шууд мөнгөө зарцуулдаг шүү дээ. Тэрэн дээр та ер нь яг аав ээжүүд ч юм уу өвөө манаар хүүхдүүдэд амттай мэдээж авч өгөхийг өгөх нь бас эрхлүүлэх нь гоё л доо. Гэхдээ энэ дээр бас бид бүхэн яг эрүүл мэндийн мэдлэгтэй байж бас их тийм чухал сонголт хийх хэрэгтэй юм шиг байгаа юм л да хаалсан тийм. Харьцангуй сүүлийн үед бол хүмүүс бас нөгөө эрүүл гэсэн зүйлсийг төлхөө сонгохыг хичээдэг болцсон л да. Гэхдээ л бас би одоо жишээ нэг ундаа гэдэг зүйл ерөөсөө ямар ч хэрэгцээгүй. Тэгэл хүүхдийн ингээл айгүй их ундаа байж штэ тэрийг харахаар бүр үнэхээр хэцүү санагддаг. Ерөөсөө нөгөө цусандах нөгөө сахарыг өстө шууд нэмдэг тийм бүтээгдэхүүн байхгүй юу? Тэгээ ундаа унаг чинь нэг цул сахар идчихсэн гэсэн шүү дээ. Тэгээ тэрийг шингээ хэлбэрээр тэрний оронд одоо жишээлбэл за ундаанаас одоо чихэр ицсэн дээр яагаад гэвэл арай шимэгдэж орно. Ундаа олонгоо шууд нөгөө цус руу юулэгддэг. Тийм болохоор нэгдүгээрт ундаанаас татгалзаасаа гэж хүсэж байгаа. Хоёрдугаар гэх юм бол бов талах сүүлийн үед бол одоо нэг овёстой арайтай гэд зөндөө бов талахад гарч байна л да. Яг хүүхд лимчин мэдээж бов талахаа идэнэ. Бас зөв хоол гингүүл зөвхөн овёсоо зөвхөн арваагаа идгээд бас байж болохгүй л дээ. Тэгээ бов талахаа идэнэ. Тэгтээ аль болох төлхөө нөгөө нэг одоо чихрийнхээ оронд одоо энэ овёсны бурмаа идүүлээ твшүүлчээ. Өглөөнийх нь өлийн илгийг одоо байнга арваагаа идэ бишээ. Өглөөнийхөө өлийн илгийг нь л хүүхдүүдтэй болон өөрсдөө ингээл 2-3 бүндгэрийг идэ твшчихээ гэж уриалмаар байгаа. Тийм. Тэгээ энэ чинь бүрээс 1-2-ыг идээд цатгалт чинь тий аюу хөө. Гэрийнхээ ерөөсөө нөгөө дараа цатгалан дүүрдэх юм байлаа шүү дээ. Завгүй гэдэг юугаар нөгөө цай магаа уухгүй ингээл яарал хүүхдээ сургууль цэцэрлэгт аваад явдаг шүү дээ тий. Энийг яаж хийгээд ер нь бол би гаргасан бүтээгдэхүүнээр энэ асуудлыг шийдэхийг хүссэн. Завгүй хүмүүст бас зориулсан байх нь. Тийм. Ерөөсөө их идэх шаардлага байхгүй. Тэгээ нэг 2-3-ыг ичээд цэцэрлэг сургууль руугаа гүйчгдэг ядаж хөгтөө те. Тэгэхэд нөгөө тэр өлийн илгэл зөв тайлгад. Тэгээд яагаад ингэж яриад байгаа гэхээр манайх одоо дэлхийд илгэний өвчлөлөөр нэгдүгээрт орд юм лээ. Тэнгүүд илгэний өвчлөлийн одоо бусад шалтгаанууд мэдээж байгаа л да. Гэхдээ тэрний гол юу нь бол ерөөсөө өглөөний цайнаас болж одоо нөгөө өглөөний цай уухгүй энэ хөвчлээс болж илгэний өвчлөл бас суурин тавигддаг. Тэг яг өнөөдөр мэдгэдэггүй ч гэсэн 5, 10, 15 жилийн дараа бид нарт нөгөө мэдэгдэж эхэлдэг. Тэгэхээр бид нар нөгөө нэг ер нь ээж болсон л бол болсон л бол тий хүүхдийнхээ өмнө тэр хүүхд бол юугаа мэдвэтэй. Ээжийнхээ өгсөн аахаа өгснийг л идэв шүү дээ. Тийм болохоор эцэг эхэл болсон бол тэр үүргээ ухамсарлаад мэдээж боловсрал олох нь чухал боловч эхлээд нөгөө эрүүл биеийг бий болох хэвээр. Энэ дээр нь хамгийн түрүүнд анхаарах ёстой гэж боддог. Тэгээд эрүүл байх юм бол нөгөө бусдын аяндаа болно шүү дээ. Тийм болохоор нөгөө хоолтой л хэцүү
болгоцоогоорой. Тэгээд зөв хөвшилтэй болгоцоогоорой. Тэгээ хоолтоос шалтгаалаад одоо нөгөө нэг уур бухимдал, стресс бүхнээс өөр тий. Жишээлбэл одоо өвчтгэн хаталт гэдэг зүйл чинь бүр айхтар газар авж штэ. Одоо ер нь ингээд сонсож байхад харахад ингээд зүгээр сайхан ингээд энгийн хэвийн жинтэй октод хэл 7 хоногт хамгийн дараа хүн одоо бодис солилцооныг гадагшилдаг ч гэх юм. Энэ бол бүр айгүй бас том асуудал шүү дээ. Гэтэл нөгөө өдөр болгон уг нь хүн юм идээд идэг. Тэр зүйл маань бас гадагшилж явах хэрэгтэй байтал тэр бүх зүйл одоо бид хуримтлагдахаар сүулдэ одоо нөгөө айхтар өвчлүүд бий болоод байна шүү дээ. Тийм цэвэрлэгээ хөвчлэн тий. Тэгээ нүтгэн хаталтыг бол өөрөөсөө хүмүүс санаа зовоод ч юм уу за төвдөө гэд санаа зовох асуудал одоо биш дээ. Бүр үнэхээр нүтгэн хаталт бол энэний төлөө бүр тэмцэх хэрэгтэй юм. Гурлан шийдэх асуудлууд юм бас нэг тэмцэх хэрэгтэй. Тэгээд тэрийг нэг идээ шор шийдэхгүй нөгөө хэвтэй олон жилийн дадлал зүг болоод байгаа байхгүй юу. Тэгээд дээр нөгөө манайхан бидний хүүхдүүд ч одоо аюу их сахар чихрэн донд өсөж штэ тийм. Тэгэнгүүт хүүхдүүд нэг ийм жишээ сонсч байсан. Сахар болохоор нөгөө одоо донтолд өсгдөг. Дээр нь тэгээд нөгөө тэр хүн чихэрлэгийн мэдээд тахлаар одоо хүүхд ингээд сахилахгүй тэрийг нөгөө архитаа зөрүүлчихсэн байхгүй яадаг гэхээр нэг хүнд ингээ 2 өрөнгө арх татуулчаад чи согтохгүй шүү гэж хэлээд өгж байгаатай яг адилхан нөгөө нэг чихэр өгөөд сахилахгүй тухгүй лээж нь хүүдээ чихэр авч өгье гэж хэлээд чихэр авч өгөнгөд цаанаасаа тэр нөгөө сайханд нэг тийм хүүхдийг ингэж дэггүй сахилахгүй болох тийм нэг юм байдаг дургүй тийм. Тэгээ яг тэрнтэй адилхан чихэр авч өгөөд томоотой бай гэж хэлээд байдаг. Тэнгүүд угаасаа чихэр идсэн хүүхд тийм томоотой байдгүй доктор сууршилгүй байдаг гэж тийм судалгаа уншиж ирсэн. Ундаа уугаж гэсэн нэг одоо газ тавндаа уучгал нэг уучгал дахиад уумар санагддаг. Амны цангаа гарахгүйгээр нөө угаал амар санагддаг. Хизээж амны цангаа гарахгүй. Тэгэхээр яг нөгөө нэг буруу тийм дадалтай, буруу дуршлагтай нөгөө хүний автетик буруу хөдөлгөдөг гэдэг л тэр юм шиг. Энэ юусэн нөгөө энэ бизнесүүдийг бас анханасаа ингээд яг хүн яг ямар төвшөнд ирүүл донтох уу гэдэг ийм судалгаатаагаар бүр гаргаж ирж одоо яадаг юм билээ л дээ. Тэгээ энэ нөгөө улс орны одоо ашиг сонирхолд одоо мөнгөнд өнгөөр нийцдэг учраас эрдэмтэд нь мэдсэн ч мдэггүй ингээл явж идэг. Айгүй олон жилийн турш хүмүүс яг хооллолт бол энэ чихэр ундаа сахарны хэрэглээнд бол бүр дарангуул болцсон. Тийм. Тэгээд эргээд харангууд бид нар олонгууд багахта айгүй зөв хоолж ирсэн байгаа байхгүй юу? Яг л ээж хабарж өгсөн талхыг ээж одоо хөрөлсөн суугуугаал өрмө идэл ингээл аралаад өдөгссөн. Тэгээ би лав бүр 30 хүртлээ ингээ нэг шүтж одоо хорхотаагүй ирүүл өссөн байдیں۔ Тэрнээ бүр одоо ингээ ээжтэй баярлаа гэж хэлмээр байдаг байхгүй. Хамгийн том хөрөнгө оруулалт шүү тий. Жохон багт шугаасаа дээл нэг одоо сүү хөрвүүлэл эмээ ээж сүү хөрвүүлэл тэгэл хажууд ээж гол за сүү гэл нэг хөрвүүлсэн сүү гэдэг нөөдх нарангуул гэл өрөмдсөн маш их гоё юм шүү дээ. Тэгэхээр хүний кальцийг нөхөж идэв юм шиг. Ер нь тэгээд малын гаралтай бүтээгдэхүүн байна. Дээрээс нь яг энэ байгалаас гарч байгаа бүтээгдэхүүн гэдэг. Яг л нэг хүний эрүүл мэндэд цогцсон. Хүн бүгдээрээ л байгалаа л ажиллаж шүү дээ. Тэгэхээр байгалийн ямиг хэрэглэнэ гэдэг чинь яг л нэг цоглолгоороо л явж байгаа юм шиг. Тэгээ бидний энэ буруу хоолт бол манайхны хувьд бол аюу хожуу өссөн шүү дээ. Сүүлийн хэдхэн жилийн дотор л тийм шүү. Өсөж байгаа болохоос бол урдны жилүүд бол миний баг ах үеэс эхлээд бол ер нь бол их зөв хоолтой байсан шүү дээ. Нэг их олон төрлийн мэддгүү ч гэсэн иддэг тэр цөөхөн төрлийн зүйлс нь яг л тэр зөв эрүүл хоолт байсан. Тэгээд эндээс хараад би ер нь ингээд цаашдын зорилго ч гэсэн аль болох нэг уламжлалт бүтээгдэхүүнүүдээ тэгтээ орчин үеийн хэрэглэн дараа нийцүүлээд нөх хүүхдүүд тэртээ тэргүүд зөндөө олон гоё өнгөтэй амттай юм дурлж байгаа хүүхдүүдээ нөгөө уламжлалт имийг нь тэр төвшөнд нь тааруулж төхүүлж хийж өгсөн цаг үедээ нийцүүлж гаргаж хүүхдүүдэд идүүлэх юмсан гэсэн зорилго байгаа. Тэгэхээр бол одоо айл болгоны гал тоон өглөөний сайхан цайтай цуг. Тэгвэл цайтай хэр уусах нь хоёр үндэсний үйлдвэрлэл эко тий. Гоё юм аа тий ингээд бүгд ингээ Монгол манай монголчууд харин сүүлийн үед ихтэй үнэхээр гоё бүтээгдэхүүнүүд юу хийдэг болсон. Сайн Мишель Экспадор үзэсгэлэнд оролцоход харж байсан бүр үнэхээр гоё бүтээгдэхүүнүүд гардаг болчихжээ. Тий. Тэгээд таны ууж байгаа цайны хувьд амтны юм уу? Энэ өстой гоё юм байна. Гоё. Тэгээ өнгө нь бас харангууд аюу гоё кайфтай. Киви жимсний өнгө юм шиг тий. Тэгээд энэ цай тэгээд дээрэс нь өглөөний цайны хоёрыг бас нийлүүлээд хэрэглэхэд бол маш гоё боломжтой байгаа шүү дээ. Энэ нөгөө нэг юутай хатаас хаалгаа гэдэг төрөнд байсан шүү дээ. Тэрнтэй юм уу? Тий. Энэ тэр цайных юм уу?
Цай нь бол ерөөсө дотроо ерөөсө ахтаас урамл навч одоо бүх юмтай байгаа байна. Тэгээ бүр пакетнаас нь задлаад бас ингээд шууд яаж болно пакетан жирэлсэн болно. Сүлдээ цайсан ч хатаас алганд нь бүр орсон шүү дээ. Өстой гоё юм билээ. Би бинийхээ амталж үзээ. Зөгийн балтай цай ингээд гараад ихээр ингээд нарийнх зөгийн балтай зөгийн бал игээд ууж болно. Тэгээд өглөөний цайн дээр нөө хүмүүс зарим ингээд цайны идэ авчрангуудаа хийнгүүд юм том шаарнууд байдаг шүү дээ. Энийг үл зүгээр ингээд задлаад хэрэглэхэд шаар нь хүртэл юм болохоор юм сайхан цай. Сүдэ цайны ингээд задлаа хийж ингээд бүр гоё л дээ. Түүч юм өнөөдөрсөн өнөөдөр мундаг тайлбар. Би яг хажуунаас нь харсан юмуд хэлж байгаа. Тийм дээ. За зочиндоо бас нэрээ бэлгээ өгнө штэ. За бэлэг маань одоо тийм байгаа би очиод аваад ирнэ. За тэгээд дэм одоо бүтээгдэхүүнийг одоо эн чинь жил болох гэж байгаа штэ. Тийм яг жилийн хугацаанд одоо үндэснийхээ үйлдвэрлэлийг иргэд маань маш сайн дэмжиж, гаднаас юм авахгүй бай гэж хүн болгон их дэмждэг. Гэтэл яг дэмжихийн тулд яах ёстой юм бэ? Танай пэйж хуудсыг гоё шеэр хийдэг ч юм уу? Гарч байгаа бүтээгдэхүүнийг одоо худалдан авалт хийх. Ингээ худалдан авалт хийж байгаа цаана бас нэлээд олон хүний цалин бас өгөн те. Их мэтлэн ингээд дэмжин гэдгийг утгаар нь худалдан авалт хийж одоо дэмжихийг хэлнэ шүү дээ те. Тийм. Бас юм хэр одоо бас тэгдэл хэлж байгаа. Гаргаж эхэлснээс эхлээд дэмжсэн ингээд нэлээд олон зөндөө олон хүмүүс ирнэ байд юм аа. Бас тэр хүмүүстэй одоо надад ингээд энийг бизнес алгаач гээд зориг оруулж тэгээд одоо намайг сумлаад энийг одоо бизнесийн чиглэл рүү оруулсан хүмүүстэй бас баярлалаа. Тэгээд тэр хүмүүс маань ч гэсэн одоо ингээд тогтмол худалдаж авдаг. За тандгаас ер нь бол таньдаг хүрээлэлээс ингээл 40-50 хэрэглэгчтэй болол тэгэл сүүлдээ одоо ер нь нэлээ олон хэрэглэгчтэй ямар гоё юм бэ болцсон. Тийм. Тэгээд тогтмол гэсэн үг шүү дээ, тий? Аха. Тийм. Тэгээ яг хүмүүсийн нэг айгуу гоё бас зарим хүмүүсийн хэлдэг өгнө. Бүгдээрээ л адилхан нэг их гэрлээгээд ихчээд юм аа юу нэ? Йогийн багш. Бүгдээрээ л адилхан хүмүүс эрүүл мэндийн төлөө явж байгаа юм чинь гэл ингэж дэмждэг. Яг тийм хүмүүсээс байдаг тэднэртэй бас баярлалаа. Гэх мэтлэнгээр эргэн тойрны маань хүмүүс ер нь зөндөө их дэмжиж тусалдаг. Тэгээд тэрний хэмжээгээр бас өөртөө эрүүл дадлыг бий болгоод бас эрүүлжиж байгаасаа гэж хүсэж байна. Тийм шүү. Аль талдаа сайхан зүйл хийж байгаа. Ер нь ингээ бизнес эхлүүлэхэд хүндрэлтэй тал бол угаасаа баг өдөр тутамдаа тохиолдож байгаа шүү дээ тий. Шантрах юм гарч ийн үү? Шантрал ер нь гайгүй. Яг ингэ дэмжиж байгаа болохоор гоё тий. Яг шантарчсан үеийг нөгөө тоног төхөөрөмжөө авчирсан чинь санснаар гараагүй. Тэрэн дээр л бүрстэй амар цаг хугацаа зөндөө цаг хугацаа алдсан тийм. Тэрэн дээр л бүр нөгөө өөрөө үзэж харж байгаагүй интернетээс хараад захиалал тэгэл энийг болох юм байна гэж захиалцсан чинь яг ирсэн оноо нэг ботсон шиг хэлбэр дүрс гардггүй. Тэгээ одоо ч гэсэн хүмүүс ингээд яхалаараа хэлбэр нь жоохон тийм юм те гэдэг ингээд гараараа ингээд эргүүцээ тэгш биш одоо яг адилхан миний санаагаар болдгол яг нөгөө Рафаэла шиг яг л нэг юутай байх юм бол айгүй зүгээр байгаа байхгүй юу харагдах байлаасаа тэнгууд манайх болохоор нөгөө хэрчилт нь өөрөөр явагдаад байдаг болохоор тэр тал дээр гэхдээ бүр анхныхаа одоо сайжирсан л да. Гэхдээ сайхан. Гэхдээ энэ хэлбэр нь харин ч гоё тийм юу штэ. Энгийн тэг нөгөө нэг одоо боддоор яг гоё органик харагддаг штэ. Анх нөгөө бүр нөгөө үрлэн бүтээгдэхүүн хийдгийг авцсан. Нөгөөх нь бүр ингээ жижигхэн үрлэн юмд гаргаж ирээд. Тэгээд тэрийг манай хоёрд тоног төхөөрөмжийн маань ингэж янзлаад нөгөө анх ирсэн байдлаас нь нөгөө монголчлал гэдэг штэ тий. Монголчлаад нөгөө ийм арай том гаргадаг болчиход байгаа байхгүй юу. Би яг л иймийг л гаргамаар байна гэж хүсчихэд тэгээд дүүнер маань тэрийг засч өгөөд тэгээд тоног төхөөрөмж баг 2-3 сар монголчилж ашиглаж бүх юм монгол юм шүү дээ. Төхөөрөмж монголчилсан. Төхөөрөмж монголчилсан. За тэгээд үзэгчд маань одоо яг үзэж байгаа бол доор гарч байгаа утсаар бас холбогдоод захиалга хүргэлтээр авч болох юм байна. Тун удахгүй бас сав баглаа бодол одоо өөрчлөгдөө нэр нь бас өөрчлөгдөх бах тий. Тэгээд ингээ бас гоё тесрэлт болоо дэлгүүрийн лангуу болгон дээрээс. Гэтэ одоо бол хүргэлтээр ингээд бас хүргэж өгч байгаа юм байна шүү дээ. Тэгээд одоо дэм энэ органик гоё 10 болоод авьяасан энэ гоё бүтээгдэхүүнийг та бүхэн маань гоё аваарай. Үнснийхээ үйлдвэрлэлийг гоё дэмжээрэй гэж хэлэх байна. Мөн гоё кофе шоп хамтран ажиллах тийм гоё бас юу гэж болно шүү дээ. Сургуулийн одоо цайны газар харин яг тэрийг боддог. Яг тэгэх хамгийн чухал байхгүй яа хүүхдүүдэд илүү хүрэн штэ тий. Магадгүй ширхлээ зарж болно штэ. Тийм үү? Тийм. Би харин тийч бодоод авах нь сургууль цэцэрлэгт
нөгөө бидний хүүхд тахт нэг ингээд чихэр өгөөд явуулдаг гэсэн шүү дээ тий. Тэрэн шиг ингээд хүүхдүүдтэй нэг ширхгийг ч юм уу хоёр ширхгийг ингээд өгдөг болчвол өглөө ирэхэд нь ядаж өгдөг. Тий өглөө ирэхтнээс л өглөөний цайнд нь ер нь бол ингээд цэцэрлэг сургууль нэг 2-3-ыг идүүлдэг болчвол би яг бүтээгдэхүүнээ бүр ичэдийн гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ бүх орц найрлага болгоно органик гэдгийг бол баталж хэлж чадна. Зөвгийн балаач гэсэн яг л нөгөө нэг зөвгийн бал манай монголчууд ч айгүй гоё зөвгийн балууд хийдэг болсон шүү дээ. Тэг яг л тэндээс нь аваад хийдэг хэмжлэнгээр орц найрлага маань бол бүгд органик учраас ямар нэгэн юугаар хийсэн мэддэхгүй чихэр болон тийм амттан идүүлэхийн оронд эдрийг ингээд баг багаар идүүлээд хэвшүүлээсэ. Тэгээд цэцэрлэг сургуульнаараа яг тэрийг бодоод яваад байгаа. Цэцэрлэг сургуулийн өдөр биелэх байна. Өглөө ингээд хичээлээс үдэн цай аваад орж ирдэ шүү дээ. Хэцгүүд нь хөрөж. Яг тэгт ингээд заа маа гэл нэг юу өгч гэдэг бол маш одоо хэрэгтэй байна шүү дээ. Ер нь бол яг эко зүйлээр одоо энэ үр хүүхдүүдэд одоо ингээд сайхан өсгөж хүмүүжүүлэх гэдэг бол маш их чухал байгаа цаг үе. Тийм. За тэгээд ингээд танилцуулах нь байж байгаа. 100% органик. За эрүүл мэндэд ач тустай, эрч хүч нэмэгдэнэ. За хүүхдэд одоо амттан орлоно гэж байна. Кофетэй төгс зохицно. За зохицуулах үйлчлэгээтэй гэдэг нь одоо бодисын салцыг эрчимжүүлнэ гэсэн үг тийм. За шууд хэрэглэнэ. Хадгалах одоо нөөцлөх бодис агуулаагүй. Ер нь бол нэг хаарцгийг бол 14 хоног хэрэглэх үү? Нэг хаарцгийг задлснаас хойш гэх юм уу? Задлснаас хойш л 14 хоногтой бас хөлдөөчж болно шүү дээ. Тийм, хөлдөөчж болно. Тэгэхдээ нэг багаар идэрээ гэд байхад л идээд л идэг л да. Болно л доо. Тийм шүү дээ. Тэртээ тэргүүл янз бүрийн бов талхнуудыг хамаагүй идэж байгаа юм чи болохын үед болно. Гэхдээ ер нь ямар ч хүнсийг идсэн, ямар ч хоолыг идсэн миний нэг баримталдаг зарчим юу гэхээр гой зүйлийг бага ид. Тэгээд ойрхон идгээд хүүхдүүдтэй ч гэсэн тэгж хэлдэг. Тийм болохоор нэг хотоодоо зүгээр л хогийн сав шиг дүүрэхээр бишээр байнга гой зүйлийг багаар л идчихээ. Хотоод ч юм уу хамгийн эрхэм зүйл шүү гэдгийг л ойлгох юм тий. Эрүүл ээжиж бусад ажлууд маань бүтэх учраас тэр карьер өөр юу гэдэг тэр бүхэн эрүүл ээж тийм. Тийм тэр бүх зүйлээ олохын тулд эхлээд биеэ эрүүл байлгахад суралцъя. Өглөөнийхөө өглөө илгийг зөв тайлъя л гэх. За тэгээ дахиад бэлэг өгнө. Одоо ингээл зочноор ороод л ивэл бэлэг өгөөд л байна. Яга халгаан хатаас навч за мөн хар манжингийн нунтгалсан бэлтгэлийн гой цай бүтээгдэхүүнийг бэлдэж байна. Бүгдээ хэрэглэж чадгүй бас авчаад. Тийм түрүүний бүтээгдэхүүн энийг оффистаа арай дуусаг байгаа. Энэ хэрэг нөгөө сахарыг хурдан задлдаг гээл бас нөгөө одоо миний яриад байгаа нөгөө сахарын асуудал гэдэг байгаа шүү дээ. Нөгөө сахар шүү дээ. Тэр асуудлыг бас шийдсэн цай байлаа. Би эднийхтэй салбарцаа аягүй гоё бүтээгдэхүүн юм байна гэд. Ямар гоё юм бэ. Тэгээд ийм гоё ингээд уран мөгөөл би нэ дэмждэг байх нь шүү дээ тий. Илүү нөгөө өөрөө энэ болгоныг гар бие орж байгаа учраас ямар их одоо хөдөлмөр үнцэнтэй гэдгийг өөрөө нөгөө мэдэрдэг учраас өөрөө ирэхгүй одоо бас дэмжиж гоё уран харилт байна. Яг энэтэй холбогдуулаад нэр хэлэхэд манайхан нэг монголчууд хийсэн монгол бүтээгдэхүүн гэхлээрээ нэг тийм хямдхан байх хэрэгтэй юм шиг нэг тийм хандлага гаргаад байдаг. Тийм тий. Тэгэнгүүт гаднаас орж ирсэн одоо өөртөө яг тэг сайн юунд хэрэгтэйг нь сайн мэдэхгүйсэн чамаагүй үнтэй ингээл бүтээгдэхүүнүүдийг сайн гэхлээр л авчдаг. Тийм мөртлөөсөө яг монгол бүтээгдэхүүн гэхлээр лөө эн чин нэр манайхан ингэдэг аахгүй арваг гэртээ хийгээд идэж болох юм байна штэ. Ямар үнэтэй гэдэг байхгүй юу? Тэгэнгүүт зарим хүмүүс тэгдэг. Ганц нэг хүмүүс. Тэр болохоор нэгдүгээр хэмлэл нөгөө цаг хэмнэж байгаа. Хоёрдугаар хэмлэл энэ нөгөө нэг гэртээ хийж байгаа технологиос бас өөр технологи. Тэгээд яг энэ амтыг бас гаргаж чадах уу гэртээ хийгээд гэвэл бас үгүй байхгүй юу? Тийм. Тэгэхээр нөгөө нэг монгол бүтээгдэхүүнүүдэд үнэтэйгээд үнгүүдүүлэх гээд байдаг хүмүүст хэлэх гэсэн юм л да. Одоо энэ чинь ингээд асар их хөдөлмөр орж байгаа гэдгийг би өөрөө нөгөө хийж үтснийхаа дараас аюу мэдэрдэг болсон байхгүй юу тийм. Тийм цаг үйлдвэрлэл бүхэл бүтэн жилийн дөрвөлөөр шаардж байгаа шээ. Нэг уулыг ингээд бүр хаагаа тоос шороо оруулахгүй битүүмжлээд ингэж тарьж байгаа гэдэг чинь таны эрүүл мэндэд таны одоо зөв сайхан амьдрах энэ одоо замд нь ингэж нэмэр тус болох гэж энэ сайхан цайг тарьж шүү дээ. Тэгэхээр бүгдээ авч хэрэглээд. Тийм шүү. За ингээд гуруула ярилцлага өндөрлөе.
За зочинтойгоо ярихаар үнэхээр гоё байдаг. Бүр ингээд намуухан ярианд нуусаад тэгээ маш их баярлалаа. Дим брэнд одоо энэ сайхан бүтээгдэхүүн олон хүнд хүрээсээ, олон айлын гал тогоонд байгаасай, олон айл одоо энэ сайхан 10 авьяасаар өглөөг эхлүүлж байгаасай, өлөн одоо тайлж байгаасай, тий урт удаан сайхан наслаасай гэж олон хүн түгээгээрэй гэж одоо памда зариулаад амжилт хүсье да. За баярлалаа. Тийм. За тэгээд өдрийн төлбөрийнхөө төгсгөл болохоор хит данс бүжгийнхаа гоё ирч хүчтэй бүжгүүчүүдийн тий. Одоо авьяасаа идсэн тий. Цайгаа утсан одоо бүжиглэнэ. За ингээд хөдөлгөөн хоёр чинь нийлээд бацин салцаа гэж. Бацин салцаа ирчимжүүлдэг шүү. Хүүх зөө өнөөдөр чинь тэр аяараа л ерөөсөө ирүүл юм байна. Кайфи. Тийм байна. За ингээд үзэгчдэд зориулаад хит данс хүргэж байна. Нэвтрүүлгээ өндөрлөж байна. Гуруулаа хамт нэвтрүүлгээ өндөрлөж. Баярлалаа. Баярлалаа.